Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эсэл төрийн бас байгууллага болон Дорнод аймгийн Матад сумын иргэдийн төлөөлөл болон засаг даргын хамгийн газрын хүмүүс л өнөөдөр хэвлэлийнхэн дахин хандлаа. Учир нь тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг эцсийн 100% хөрөнгө оруулалттай Петро Чанад Ачин Тамсаг компани байгаль орчинд учруулсан техникийн болон биологийн нөхөн сэргийлт хийгээгүй гэх хохирол болох 1.3 тэрбум төгрөгөө шүүхийн шийдвэр гарсаар байтал төрж барагдуулахаас татгалзаж шинээр илэрсэн нөхцөл байдал үүслэх хэмээн шүүхийн үйл ажиллагаанд одоо саад учруулж байгааг тэд эсэргүүцэж байгаа инхүү илэрхийлсэн юм а. Энэ дээр бид нар одоо яагаад энэ Петро Чанад Ачин компани Монголын шүүхийн шийдвэрийг ингэж уландаа гисгэж өдөө болсон гэж өгөхгүй одоо тоглоом дог тохуу хийж байгаа юм шиг тийм ээ олон дахин шинээр үүссэн нөхцөл байдал гэж олон дахин шалтгаан заагаад байгаа гэдэгтэр бид нар одоо бухимдчлаа юм л да. Шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн нөхцөл байдал гэдэг яг ямар асуудлыг тусгасан байдаг вэ? Үнэхээр тэгж авч хилцэх ёстой үндсэлтэй зүйл байдаг юм уу? Эсвэл зүгээр нэг арга сам хийсэн? Шинээр үүссэн нөхцөл байдал гэдэг маань зөвхөн арга сам хийсэл асуудал байхгүй юу? Ер нь тэгээд манайх энэ 1.3 тэрбум төгрөгийг танаа одоо байгаль орчны нөхөн төлбөрийг төлөх ямар ч одоо хэрэг байхгүй төлөх ёсгүй гэж шүүхийн шийдвэр гаргачаад нөхцөл байдлгээд ингээд байгаа нь ерөөсөө 2009 оноос хойш Монгол улсад энэ газар нутгийн тухай хууль дээрч ер нь журмандаа бол энэ техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийх ямар стандарт байгаагүй. Ийм стандарт байгаагүй үед эдгээр устай тостой юутай эдгээр газрын хөрсөнд булчгаад тэгээд тэрийг бид нар одоо ингээд болцсон байна. Ингээд энэ манай сумын нутагт газрын хөрсөн шингэж тийм ээ байгаль орчныг бохирдуулж гин гэдэг. Тэгэхээр шинээр илэрсэн нөхцөл байдал гэдгийг хуулинд бол төдийлөн нарийн тусаагүй байдаг учраас одоо олон удаа энэхүү одоо нөхцөл байдал үүслэе гэж шүүхэд хандаж шүүхэн үйл ажиллагааг сүнжруулж байгаа юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт одоо энэхүү хохирлыг нөхөн төлөөлөх асуудал явагдаж байгаа хэдий ч одоо арбитрийн шүүхэд хандан энэ асуудлаас болж одоо хятадулсаас Монгол улсад орох хөрөнгө оруулалт эрс багаслаа гэх сүрдүүлгийн чанартай зүйлүүдийг ч юм уу ярих болжээ. Манай шүүхийн шийдвэр маань бүр анх шатны шүүхийн шийдвэр 4 сарын 17-ны өдөр гарсан 12 оны энэ хавсрагсан нэг шинээр илэрсэн нөхцөл байдлын нотлох баримтууд нь болохоор хугацаанд болохоор бүр 12 оны 6 сараас хойших тийм нотлох баримтуудыг хавсрагдсан байгаа. Энд болохоор ямар ч тийм шинээр илэрсэн нөхцөл байдал гарч ирээгүй манайх үзэж байгаа л. Бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маань бүр 12 оны 1 сараас эхэлсэн байсан. 1 сараас эхлээд явж ирсэн. Энд болохоор бас энэ хоорондоо бол 2 дахь удаа ингээд шинээр илэрсэн нөхцөл байдлын хүсэл гаргачаад байгаа. Энд болохоор бас шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн тэр удирдах ажилтнуудад бас дээрээсээ дарамт үзүүлээд янз бүрийн юм арга тактик бас хэрэглээд байна л да. Мөн түнчлэн одоо тус компани нь Монгол Улсын засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ гихчиг байгуулж одоо ашигын хуваадаг гэж байгаа юм. Гэхдээ энэхүү гэрээ нууц гэдэг учраас орон нутгийн удирдлага болон одоо энэний эсрэг явж байгаа иргэдэд одоо олддоггүй байна. Газар нутгийн хууль маань ч өөрөө 91 онд батлагдсан 2 хон хуудас хууль гэдгийг энэ нь бол маш одоогийн одоо газар нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа одоо харьцуулах юм бол маш одоо хангалтгүй хууль гэж үздэг. Энэ хуулийн дээр ч гэсэн одоо бид нар ч анханаас 9 оноос ахуулаад энэ газар нутгийн тухай хуулийн шинжилт өгөөчтэй, шинжилэн боловсруулж өгөөчтэй гэд бас орон нутгийн зүгээс яваад л байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж Монгол Улсын засгийн газар хятадын засгийн газартай хамтарч байгуулсан 97 онд байгуулсан гэдэг баха тийм гэрээ байдаг юм байна. Тэр гэрээний дагуу бүх юм одоо явагдчихэдэг. Тэр гэрээг бол орон нутгийн удирдлагын зүгээс би 2008 оноос хойш энэ гэрээг олж унших гээд уншиж чадаагүй. Ягаад гэвэл нууц гэрээ гэдэг юм газар нутгийн газар дээр байдаг гэсэн бид нарт юусоо хэнд нь ч уншуулж байгаагүй хараагүй. Аль үжи Монголын талд шүүх ард түмний талд шийдвэр гаргачаад байхад ягаад энэ дахин хойшлуулаад шинэ нөхцөл байдал шиг сонь юмэрэг яваад байгаа юм бэ? Энийгээ болоо энэ мартын ард түмэн гэж бас цаан чинь дахиад бүгдээрээ зогсоод явах юм бол тэр наадах компани чинь бүр явуулахгүй болгож болно шүү дээ. Тоосцолд бол маш их аягүй олон салаа замтай. Тэр олон салаа замаар чинь юу да аягүй олон том хүн ачааны машин тэрэгнүүдийг явна. Тэгээд тэр манай багийн 4-р багийн айлдууд чинь тэнд их ойрхон өвлжж хаварж тэрний ч өрдөө мал гэж тоохгүй тэрний хажуугаар нь давхилдаад тэр мал чинь өрдөө бөөн тоосон дотор бөөн шороод идчихэж байгаа. Шинээр илэрсэн нөхцөл байдал үүслэх хэмээн 2 удаа одоо хандсан одоо энэ хүүхсэлтийн сүүлийнх нь маргааш буюу одоо энэ сарын 25-ны өдөр дээд шүүхээр хэлэлцэх юм байна.